Сайн уу? Ано байна. Энэ удаад би та нарын хамгийн их асуултуудад энэ видеогоор хариулах болно. За энэ видеонд ашиглах асуултуудыг сонгохдоо би өөрийнхөө Instagram хаяг дээр энэ сториг оруулж та нарын асуултуудыг авсан. Тэгэхээр энэ дундаас шүүгээд хамгийн олон удаа асуусан асуултуудад энэхүү видеогоор хариулах болно. За харин бусад энэ видеон дээр хариулаагүй цөөхөн асуусан асуулт ч юм уу ганцхан асуусан асуултуудад бол энэ видео нийтлэгдсэний дараа өөрийнхөө Instagram хаяг дээр бас сторигоор хариулахаар байгаа шүү. Тэгэхээр хэрвээ чиний асуулт энэ видеогоор хариулагдаагүй бол энэ видеог үзэж дуусаад шууд миний Instagram хаяг руу ороод стори хэсгүүдийг нь үзээрэй. Дээр би аль нэг талд өөрийнхөө Instagram хаягийг бичсэн байгаа. Тийшээ орно. Видеонд орч гисэндээ холбож өгсөн байгаа. За тэгэхээр видеонд орцгоё. Хамгийн олон асуусан асуулт бол миний боловсрал байсан. Өөрөө би YouTube суваг дээр ерөөсөө хаан сургуульд өгсөн ямар мэрэгжилтэй гэх зэрэгээ бол сүүлийн үед огт яриаггүй. YouTube сувгаа би бол анх нэгтээ оюутан байхдаа нээжсэн. Тэгэхээр бүр анханаас үзчихсэн хүмүүсээс бол мэдэх бах. Би бакалавра бол Монгол Улсын их сургуулийн тухайн үеийн олон улсын харилцааны сургууль, одоогоор бол олон улсын харилцаа нийтийн удирдлагын сургуулийг олон улсын эдийн засгийн харилцаа гэдэг чиглэлээр бол авч байсан. Энэ жил би бас боловсролын зэрэгээ ахиулж санхүү эдийн засгийн их сургуулийн MBA хөтөлбөрийг бол төгссөн. Сүүлийн 2 жил бол сурсан бизнесийн удирдлагын чиглэлээр. Тэгэхээр бакалавра бол олон улсын эдийн засгийн харилцаа, магистра бол бизнесийн удирдлагын чиглэлээр бол хийсэн. Уг нь бол электроникийн инженер болох гээд өгсөн байсан юм. Уг нь би физиктэй бас айгүй дуртай бас ажигүйч байсан. Гэхдээ тийм инженер болох хэмжээний тийм инновацлог хүн биш юм шиг надад санагддаг байсан. Тэгэхээр илүү арай юм нөгөө хүмүүнлэгийн ухааны чиглэлийн салбарыг бол сонгоод тэр дундаа бол яг нийгэм судлаач ч юм уу гэх мэт илүү надад олон улсын харилцаа тэгээд нэмээд олон улсын эдийн засгийн харилцаа айгу тухайн үед айгу таалагдчихсан. Тэгээд урс яг тийм логиктой ч юм уу ийм учраас би үнэхээр хүсэж болсон гэдэг ч юм уу тийм зүйл байхгүй л те. Гэхдээ дараа нь бол дараагийн карьерт бол нэлээд их нөлөөсөн гэж бол би боддог. Мэргэжил сонголтын хувьд яг чамд яг passionate буюу яг чамайг ингэ сэтгэл зүрхий чинь дуудаж байгаа ямар төрөл чиглэлээр тэрлүүгэл явсан зүгээр хүмүүс нөгөө эцэгхээсээ ч юм уу гэр бүлийнхаасаа юун зүгээр вэ гэж асуугаад байдаг. Яг мэдээж тэдний зөвлөгөөг сонгосох хэрэгтэй. Яагаад гэхээр алхмын хөдөлмөрийн зах зээл дээр гарчихсан ажиллаж байгаа хүмүүс байгаа учраас ерөөдөө зах зээлийн чиг хандлага хаашаа чиглэж чинь гэдэг талаар бол илүү мэдээлэлтэй байгаа. Гэтэ тэр бол зөвхөн чиний зах зээл дээр гарсны дараах эргэлтийг бол тодорхойлж байгаа болохоос яг чи тэр эргэлтэд бол эргэлтийг бол ханхуйц нийлүүлэлт болж чадахгүй юу гэдэг ч бас эргэлзээтэй шүү дээ. Тэгэхээр нийлүүлэлт болж чадах хэсэг чинь бол чиний өөрийн чадвар хүсээс чинь хамаарж байгаа. Тэр хоёрын огтлцол дээр юу байна вэ гэдгийг сонгох хэрэгтэй. Гаргасан шийдвэртээ эзэн байхын тулд яг өөрөө энэ шийдвэрээ гаргах ёстой. Ямар мэргэжил сонгох гэдэг чинь чиний өөрийн чинь шийдвэр. Эрхэлдэг ажлын хувьд миний Instagram профилийн bio хэсэг дээр байгаа да. Би Bloomberg TV Mongolia-гийн дижитал контентын редактораар ажилладаг. Мөн түншлэн ажлын өдрүүдээр өглөө 9-өөс 11 цагийн хооронд бизнесийн хэмнэл хөтөлбөрийг хөтэлдэг. Ажлын салбар дээр гараад үндсэндээ 6 жил гарсан болсон байгаа. Яг нийгмийн татгал доктортой төлөө 6 жил болсон. Bloomberg-ийн хүний нөөцийн бодлогын талаар нэлээд асуусан байсан. Энэ талаар бол би ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй. Гэхдээ доор оруулж өгсөн хаягаар орох юм бол нийтлэлтэй ажлын байр болоод тавигдах шаардлагуудын талаар бас мэдээллүүдээр нэг хуудас нэр бол төвлөрсөн байдаг. Дараагийн хамгийн олон асуусан асуулт бол англи хэлтэй холбоотой асуулт. Хэлний хувьд яг ийм бас дуртай байх хэрэгтэй л дээ. Таалагдсан байх хэрэгтэй гэдэг шиг. За хэл сурах тухайд бол хамгийн түрүүнд миний зөвлөгөө бол ном уншдаг байх хэрэгтэй. Уран зохиол юм байна уу? Non fiction буюу баримтат гэх юм уу? Тийм номууд энэ хамаагүй англи хэл дээр их ном уншдаг байх хэрэгтэй. Би хамгийн анх Harry Potter-ыг уншдаг байсан. Бүх 7 ном уншаал дахид зарим сүүлийн бүлгийн дахиж уншиж уйлал сүүлийн бүлгүүд айгүй хэцүү байдаг штэ. Тэгээд Twilight хүртэл уншсан. Дандаа young adult номуудыг 10 жилд их сургуульд байхдаа айгүй уншдаг байсан. Сүүлийн жилүүдэд бол дандаа илүү non fiction номуудыг илүүтэй сонирхож уншиж байгаа. Fiction номууд харьцангуй цөөхөн болсон. Унших үедээ бас заавал цаасаар ингээд уншаад авах боломжгүй байх юм бол аудио хэлбэрээр уншихыг зөвлөж байна. Ямар нэгэн тийм идэвхтэй ажил хийгээгүй тийм пассив ажлууд хийдэг штэ. Гэрээ цэвэрлж байгаа ч юм уу, юм угааж байгаа ч юм уу, магадгүй алхаж байгаа, ажил руу алхаж байгаа, гэрлүүгөө буцаад алхаж байгаа юм, замд яваа, автобусанд явж байгаа ч юм уу. Ингээд заавал чиний анхаарал ингээд төвлөрсөн байх шаардлагагүй юмнуудыг хийж явах үедээ аудио ном сонсож явах юм бол энэ чинь бас л ном уншиж байгаа нэг хэлбэр. Дээрээс нь чиний үгсийн сан баяжаа зогсохгүй сонсголч нь бас илүү сайжирдаг. Аудио ном нөгөө сонсож байгаа хүмүүс нөгөө ойлгохгүй гарч ирээд байна. Ингээ өнгөрчлөө тэр үед нэг зогсоогоос лаваардах
толь бичигнээс харах хэрэгтэй болох уу гэдэг асуултууд бас байсан. Хэрэггүй зөвшөөд орхиод явчих. Яваадаа нөгөөний тухайн агуулганаас нь контекстаас нь илүү тухайн үеийн үг юу гэсэн үг байсан юм болоо гэдэг нь ойлгогдоод ирдэг. Ялангуяа фикшн буюу одоо зөвлөлт номнууд дээр тэгж болдог. Тэгээ ихэнхдээ тэр үгнүүд нь дараа нь бол дахин ашиглагдаад явждаг. Эндөө тэр үед угаасаа ном дуусах үед та нарт аль хэдийн үгсийн санчин баяжаад нэг ийм хөө агуулгатай үг юм байна гэдээ ойлгодог болчихно. Олон дахин давтагдаад эхлэхээр чи за нэг ийм үг гараад байсан да гэдгийг бас цээжилсэн байдаг. Тэрийг магадгүй арай завтай болсон үедээ толь бичгнээс эргүүлээд харчих гэж бас болно шүү дээ. Тэгэхээр илүү давтамжтай байдлаар, олон давтамжтай байдлаар бол үгийг сонсноор цээжлэх боломжтой болдог юм шиг надад санагддаг. Бас үүнчлэн англи хэлний дүрм судлахад бол нэг тийм математикийн байдлаар хандах хэрэгтэй. Бид нар ингээд үзчихсэн шүү дээ. Grammar in use гэж зүгээр should to be гэл нөгөө дайвар үглэг үлээ. Тэрний хувирлыг үзээ шууд ингээд араараас нь зүгээр юм нөгөө жоохон задгаа байдлаар бол ханддаг л та. Тэгээ дараа нь ингээд одоо үзэхээр англи хэлний нийт одоо 26 цаг өгдөг идэвхтэй болон түүний 26 цагийг нь багтаагаад нэг үйл өгнүүд нь яаж хувирдаг вэ, нэр өгнүүд яаж хувирдаг вэ, үйлбэрийн дараалал нь ямар байдаг вэ гэдгийг нэг юм аюу хөөрхөн тийм хүсэгтэнд оруулж болдог. За дараагийн хамгийн их асуусан асуулт бол эрт босох тухай байсан. Би энэ оны эхнээс бол эхлээд босдог цагийн хуваараа бол өөр шиг аль болох 5 цагаас өмнө ч гэсэндээ босох сонирхолтой болж гисэн. Энийг яаж өөрөө мотивацжуулж гисэн бэхээр боссон цагаа боссон ч гэжтэй ер нь дүнгийн боссон үеийнхаа дараахан бол шууд Instagram-ийн нөгөө нэг юм стикер Instagram руу стори оруулж ихсэн. Тэгэхдээ тухайн үеийн цагийг нөгөө харуулдаг юм жижиг стикерүүдийг бол ашиглаад өөрийнхөө Instagram дээр бол нийтэлж эхэлсэн байгаа. Тэгээ тэр нь бас өөрөө нөгөө нэг өөрийгөө хариуцлагажуулахыг өглөө болгон босно шүү. Магадгүй нам хүн болгон өглөө болгон босч гин үгүй юу гэдгийг нөгөө харж байгаа гэдэг байдлаар өөрийгөө мотивацжуулж өглөө босч эхэлсэн. Тэгэхээр өглөө эрт бос сурахын тулд өмнөх оройноос нь эхлэх хэрэгтэй. Бүтэн нойртой байж л өглөө эрт босно шүү дээ. Тэгэхээр өмнөх оройн нь бол эрт унтаж сурах хэрэгтэй. Бидний насны үеийн 20-од насныхны хувьд бол өдөр бүр нэг 7-8 цагийн нойртой бол байх шаардлагатай байдаг. За 8 цаг биш ядаж 7 цагийн нойртой байх хэрэгтэй. Тэгэхээр өглөө 5 цагт босдог байхын тулд би 10 цагт бол унтсан байх хэрэгтэй. Тэгэхээр орой 11 хүртэл суух, 12 хүртэл суух, 1 хүртэл суух бол өнгөрнө гэсэн. Тэгэхээр өглөө эрт босъё гэж байгаа бол орой эрт унтаж суур. Тэгэхээр өглөө эрт босох гол мотивац нь бас юу байсан гэхээр би өглөө ажилдаа явахаас өмнө бас өөрийн хувийн ажлуудыг бол амжуулахыг хүссэн л дээ. Хэдийний өглөө ингээд 9 цагт ч юм уу ажил эхлэхэд үржээ амжуулсан байх юмутай байхгүй шүү дээ. Тэгэхээр би өглөө 7 цагт нөгөө фитнест явахын тулд арай эрт боссон. Тэгээ тэрнээс өмнө бас заримдаа өглөө эрт босч ном уншдаг, заримдаа видео монтажлдаг, заримдаа тухайн 7 хоногийн төлөвлөлтөө гаргадаг ч юм уу. Заавал өглөө болгоны тийм рутин зуршлал бол яг нэг биш. Гэхдээ өглөөд би өөртөө яг нэг цагийг ч юм ингээд зөвхөн өөртөө зориулж гаргахаар айгу бүтээмжлэлд дэвшилдэг гэсэн акцент. Тийм болохоор өглөө эрт босох шийдвэрийг ер нь гаргасан. Гэтэ өглөө эрт босох нь бол хүн болгонд бас заавал зохимжтой биш байж болно шүү дээ. Магадгүй орой бүтээмж өндөр байдаг хүмүүс ч гэж заримдаа нэг нь болчмоор нэг нь шаршуу гэдэг те. Аль нь ч гэж болно. Би нэг хэсэг бол шаршуу байсан. Одоо бол болчмор болж байгаа шиг байна. Тэгэхээр шаршуу заавал насаараа шаршуу байх албагүй, насаараа болчмор байх албагүй юм шиг байгаа юм. За тэгээд ажлаа төлөвлөх хамгийн энгийн арга бол зүгээр л үзэг цаас, үзэг дэвтэр ч юм уу. Би bullet journal гэдэг системийг бол ашигладаг. Төлөвлөгч дэвтэр гэж бас нэрлэдэг хайртай төлөвлөгч дэвтэр. Бүжөө ашиглах нь бол миний хувьд нөгөө магадгүй их төлөвлөлтүүдээ би цахим байдлаар хийж байгаа ч гэсэн давхар яг цааснаар ингэ бишиж явах нэрээ тийм жижиг таскуудыг, жижиг даалгавруудыг цааснаар бишиж явах нь илүү хялбар санагддаг. Тэгээ байнга өөртөө авч явдаг юм bullet journal-ны юм дэвтэртэй болчихгоо банк чинь хизээж санаад ч орж ирсэн юм шууд дэвтэр дээр ингээ бичээд аваа явчих боломжтой байдаг учраас бас хялбар юм шиг. Тэгээ дээрэс нь нөгөө bullet journal чинь өөрөө зөвхөн юм нөгөө төлөвлөгөө гаргахаас гадна биас нэг давхар өдрийн тэмдэглэл ч юм уу босод өөр нөхдүүд ер нь бүх юм тэмдэглэж авах шаардлагатай бүх юмны нэг одоо төвлөрсөн дэвтэр болгож ашиглаж байгаа. Зөвхөн энийг одоо нэг дэвтрийн өдрийн тэмдэглэлтэй, нэг дэвтрийн ажилтаа, нэг дэвтрийн юмдаа ч тийм санхүү төсөвтөөч тийм үү тийм байдлаар ашиглах биш бүгдийг нэг дэвтэр дээр хийх нь бас яг нэг дэвтрээ байнгын ашиглаж явах тийм мотивацийг бол төрүүлж өгөх бах. Тэгэхээр bullet journal ашиглаж ирснээс хойш би бас нэг харьцангуй нэг тийм төлөвлөгөө гаргахтаа арай эвтэйхэн болсон санагддаг. Тийм жижиг төлөвлөгөөнд хүртэл гаргадаг болсон. Өмнө нь би төлөвлөгөөг юм task list-нээр гаргаад дижитал хэлбэрээр гаргах чинь заримдаа тэрийг орж харахгүй байх магадaltaй байгаа тайнгууд bullet journal дээр хийчихэнгүүт би өглөө болгон ч өдөр болгон тэрийг харж байгаа учраас яг юу хийх вүлээ хийх гэж одоо би хизээч юу мартдаггүй тэр
төлөвлөсөн юм аа. Тэгээ магадгүй тэр үедээ ч гэсэндээ хийснийхаа дараа тэмдэглэл хөтлөөд явчихж байгаа болохоор яг бас эргээд юм reflection буюу нэг юм дүнэлт байдлаар хийчих боломжтой болдог. Тэгэхээр bullet journal-ийн хамгийн том давуу тал надад бол тэр байсан. Байнга би ямар юмаа тэмдэглэж авах дэвтэртэй байна. Хоёрдугаарт би ерөөсөө хийх ажлаа бол мартахаа болцсон. Төлөвлөхөд одоо илүү эвтэйхэн болцсон гэж бодож байгаа. Гэхдээ bullet journal дээр бол би нэг дор сууж агаад бол нэг 7 хоногийн төлөвлөгөө гаргадаг. Яг өөр спредүүд бол хийдэг л дээ. Сар 7 хоног өдрийн гэх мэт ч юм уу те. Энэ талаар мэдээллүүдийг би өмнө бас bullet journal-ийн тухай хийсэн бичлэгдэр бол нөлөөтэй ярьсан байгаа. Тэгэхээр энэ дээр ч юм карта бас би тэр бичлэгээс холбоод өгч хэрвээ bullet journal-ийн тухай илүү сонирхож байгаа бол тэр бичлэгнүүдээс илүү дэлгэрэнгүй үзхийг хүсье. Instagram-ийн асуултын стикерт одоо асуулт явуулсан хүмүүсийн дунд нөгөө яаж юм урам авах вэ? Сэтгэл зүгээ яаж сайжруулах вэ? Мотивац өгөөч гэсэн хандлагууд бичлэгүүд их орж ирсэн байсан. Дээрээс нь нүг миний бичлэгийг үзэхээр их мотивац авдаг, айгүй тийм үр бүтээлтэй, бүтээмжтэй, тийм байнгын өөдрөг байдаг хүн шиг харагддаг юм шиг байгаа. Байнга бол тийм биш. Та нар бас миний айгүй тийм бүтээмжтэй байгаа үеийн, айгүй тийм өндөр мотивацтай байгаа үеийн дүр төрхийг л харж байгаа гэдгийг санаараа би үргэлж бас ингээд юм хайпер байгаа л ингээд тгий төлгөө гаргая, мөнгөө сайн удирдъя, кино ингэж хий, аудио ном ингэж сонсгоод байнгын тийм бүтээмжтэй байгаад байдаггүй. Тэгээд заримдаа тэгэл өдөржингөө орон дээр хөвтөх эсвэл өдөржингөө диван дээр хөвтөх өдрүүд бас гарна шүү дээ. Тэгэхээр хүн болгонд бас тийм байнгын бүтээмжтэй байдаг гэж би бодохгүй байна. Тэгэхээр юун түрүүнд бусад хүмүүсийн тэр айгүй өндөр бүтээмжтэй байгаа хүмүүсийг хараад би айгүй тийм сул бүтээмжтэй юм байна гэж өөрийгөө голж болохгүй шүү. Ягаад гэвэл та нар тэр өндөр бүтээмжтэй байгаа үеийг л харж байгаа, сул бүтээмжтэй байгаа үеийг нь үндсэндээ бараг харахгүй байгаа гэдгээ бодороо. Тэгэхээр юун түрүүнд эхлээд өөрсдийгөө шууд тэгж голж болохгүй. Бүтээмж бол зөвхөн ашийн талбар дээлж гэлтэхгүй бас боловсрал дээр ч сан гарч ирдэг. Гараас нь хэрвээ юм гарахгүй байгаа юм шиг хэрвээ санагдаад байгаа бол ер нь бол системэл болоогүй нэг аргачлал болоогүй гэсэн үг л байх гэж бодож байна. Өмнө дурдсан тэр Google Drive-ыг өөрийнхөө амьдралдаа бас хэрэгжүүлэх гээд үзэрэй. Эхлээд нөгөө компьютер дээр байгаа файлуудаа айгүй зэгсээд авчих юм бол дараагийн шинэ файлууд үүсгэх, шинэ нөгөө ажлууд хийх гэхэд арай тийм зэгстэй тархичин ч гэсэн айгүй тийм цэвэрлэгдэж ирдэг. Тэгэхээр юун түрүүнд ингээд тархинд чинь ингээд хоримтлагдсан байгаа энэ олон юм ингээд нэг зүгээр сайхан асгачих хэрэгтэй. Bullet journal төлөвлөсөлтөр дээр ч юм уу зүгээр цаасан дээр ч юм уу те. Тэгж асгаж байгаа тийм системтэйгээр ингээд зохион байгуулалт оруулж байгаа тандах юм бол эхлээд өөрөө одоо байгаагаа цэгцэлж аваагүй байжиж ингээ урагшаа ингээ зүтгэх гэдэг юм бол гараас ч юм гарахгүй байдаг гэж магадгүй гэж бод. Аялал бол гоё штэ. Юм үзэж нүд тайлна гэдэг үг байдаг. Байгаа газартаа нэг газар ингээ байгаад байхгүйгээр ийш тийшээ явж үзэж өөр хүмүүсийн соёл, иргэншил, түүхийг ингээ судалж өөр зүйлийг харах бол нүд яхааргүй нэгддэг. Тэгэхэд юмыг харах өнцөг ч гэсэн айгүй өөрчлөгддөг. Аяллыг бол би бас боловсрал гэж боддог. Манай ээж надад хэлдэг гэсэн аялж үзэх бол боловсрал. Аялаж чаддаг байх бол боловсрал гэж надад хэлжсэн. Наацхан надад чи нисэх буудлын дээр өөрийгөө яаж авч явах вэ гэдэг чинь өөрчлөлт боловсрал байгаа байхгүй юу? За сүүлийн хэсэг нь бол YouTube дээр контент бэлтгэх тухай байсан. Vlog яаж хийх вэ гэдэг агуулгууд. Vlog гэдэг үг бол өөрөө видео блог гэсэн үг. Миний хувьд нөгөө видео блог хийх үндсэл бас нэг шалтгаан байдаг л да. Энэ видеог хийгээд нийтлэх нь үзэж байгаа хүмүүст ямар нэгэн үн цэнийг өгөх үү? Энэ видео зүгээр тухайн хүмүүсийн зүгээр цагийг гардцсан контент болох юм биш биз гэж би юун түрүүнд өөрөөсөө асуудаг. Хэрвээ үн цэн өгөх үү гэвэл үгүй, цагийг үрж гин үү гэвэл тийм гэсэн хариулт авч байгаа бол би тэр видео агуулгыг хийхгүй. Нэгдүгürt би өөрөө ч хийж цаг аалаад яах вэ? Та нар ч гэсэн тэр агуулгыг үзэж цаг аалаад яах вэ? Тэгэхээр яг юм үн цэнтэй контентийг бол хийж явах ёстой гэж боддог. Тэгэхээр үзэж байгаа хүн өөрөө шийдвэр гаргах нь зүгээр миний үзэл бодол шүү вэ, миний агуулга хийдэг. За тэгээд YouTube дээр влог хийхээр шийдсэн байгаа бол дараа нь юу хийх вэ? Ямар төхөөрөмж ашиглах вэ? Ямар програм хангамж ашиглах вэ гэх мэтийг шууд асууж эхэлдэг. Төхөөрөмжийн хувьд ер нь тусдаа камертай байх нь ер нь надад бол тусалдаг, тэр нэг амар байдаг. Гэхдээ орчин үеийн одоо смартфон утаснууд, ухаалаг гар утсууд хангалттай сайн камертай болцсон учраас яг үүндээ та нарын халаас нь аль хэдийн видео бичээд эхлэх боломж ч байгаа. Дээрээс нь монтаж хийх юм бол гар утсан дээрээ ч монтажлж байна. Миний өмнө Bullet journal-ийн видеог хамтарч хийжсэн Номику болохоор видеого гар утсан дээрээ хийгээд гар утсан дээрээ монтажлчдаг юм бэлээ.
дээр карт хэсгээр Номикогийн видеог холбож өгсөн байх болно. Тэгэхээр яг гоё видео, сайн видео хийхэд бол заавал тийм тусдаа програм хангамж, тусдаа төхөөрөмж байгаад шаардлагагүй гэдгийг тэрнээс харах байх. Тэгэхээр яг та нарын хийж байгаа контент чинь үнэхээр хүнд үнцэн өгч гинүү юу гэдгээс л хамаараад видеоны чинь чанар чинь шууд гараад ирнэ. Мэдээж хэрэг тусдаа камертай байх, тусдаа бас компьютер дээр монтажлах боломжтой байх, магадгүй тусдаа юм гэрэлтэй байх бас видеоны нөгөө харагдах байдлыг бол сайжруулж өгөх л байх. Гэхдээ эхлэхэд бол энэ ямар нэгэн барьер, ямар нэгэн хаалт болох ёсгүй. За хамгийн олон асуусан асуултуудад хариулахад ийм байна. Харин эдгээр асуултуудад хэрхэн хариулсан бэ гэдэг хариултыг үзье гэх юм бол энэ видеог YouTube дээрээс үзсийн дараа шууд миний Instagram хаяг руу орж story хэсэг рүү ороорой. Би бас айлбал highlight хэсэг рүү н оруулаад хадгалчихыг хичээх болно. Story-гоор бүх энэ асуултуудад хариулах болно. Энэ видео таалагдсан бол лайк дарахаа мартав. Видеон дээр дурдсан нэмэлт мэдээллүүдийг видеоны доорх description хэсэгт холбож өгсөн байгаа. Мөн түүнчлэн санал хүсэлтүүдээ хуваалцахыг хүсэх юм бол comment хэсгийг ч гэсэндээ ашиглахыг хүсэж байна. За эдгээр видеонууд хэрвээ таалагдж байгаа бол миний сувагт одоо энд дарж subscribe хийгээрэй. Үүнтэй төстэй бас бусад контентуудыг үзэх юм бол энд байгаа плейлист руу орж үзхийг зөвлөж байна. Тэгэхээр хамт байсан та нарт маш их баярлалаа. Дараагийн видеогоор томоодгүй иргэд уулзъя.